За өнөөдөр манай контентын зочин болвол UB Comedy Club-ийн комедиан Баяраа байгаа. Баяр жаргал оролцож байгаа. Баяраа зориулаад бит хоёр активити бэлдсэн байгаа. Сонгуулад өнөөдөр хамтдаа юу хийхийг одоо харцгаая. За бит хоёр өнөөдөр ийм чамд. Өнөөдрийн сонголт бол энэ байгаа. Тэгээд чи нэгийг сонгон заяа. Тэгээд наа чи ингээ хоёр активити бэлтгэсэн байгаа. Тэгэхээр нэгийг сонгоно. Тэгээд бит хоёр чамд юу гээ гэдгийг хэлж өгнө. За, гүзээлзэг нөгөөх нь юу юм бэ? Лайм. Тий. За, лаймын сонгоо. За, тэгвэл өнөөдөр коктейл хийж явах нь байна бүгдээрээ. За, өнөөдрийн хоёрын бэлдсэн активитинууд ерөн хоорондоо төстэй байгаа. Гэтэ Баяраа илүү гоёыг сонгочлаа. Лайм сонгосон байна манайхаа. Лайм нарай жоохон тийм чимчгэнсэн те. Нэг гоё апельсин шиг тийм нэг гоё лимон бүр арай илүү хүчтэй шүү дээ. Тийм. Энэ бол тэгээ явахтай гэдэг эсвэл те. Байдгийлаа. Арай жоо сонирхолтой байгаад энийг сонглоо. Тийм ээ тийм. Чи угаасаа чиний personality ч угаасаа харуулж байна. Яа. За би өөр юм шүү. Наа ийм гэж яриад байгаа. Би ийм шүү. За тэгээ өнөөдөр манай коктейл хийх газар болохоор Централ таврын нэг давхарт Альфигийн яг хажууд байрладаг Living Room гэдэг коктейл баарнд коктейлийг хийж өгнө. Тэгээд бид гуравт мэрэгчлийн бартендер эхлээд бид гуравт зориулаад ингээ гоё коктейл хийж өгнө. Тэгээд гурлаа өнөөдөр коктейл хийж өгч. Батуурайгаа доо. Тийм шүү дээ. Окей. Тий. Одоо коктейлийн чадвараа харах нь шүү дээ. За тэгээд үгүй. За одоо өнөөдөр хийх юм. За орцгоё. Анхны experience. За бид одоо living room дотроо ороод ирсэн байна. Бид нэр дээр нэгэн хүн нэмэгдсэн. Манай Эва. Сумацгано. Өнөөдөр хурцлуулах болсон доо таатай байна. Алс рестораны ахлах центрийн хот байна. Баярлаа. Яа. Хурцлуулсан. За манай өнөөдөр бид гуравт бид гуравт. Тийм яг тэгэл байна. Коктейлүүдийг хийж өгөх манай Эва маань. Чи бид гуравт өнөөдөр ямар коктейл хийж өгч байгаа? За яг өнөөдрийн хувьд бол төдийлөн хвчлэн газруудын сонголтод байдгүй. Зөвхөн манай дээр ирж үйлчлүүлж уух боломжтой би 3 төрлийн манай signature коктейлуудаар үйлчлэх бэлэн болсон байна. Тийм байна. За. Бумеранг. Би тэгэхээр шууд уух хэрэгтэй юм шиг байна те. Ородроос юм уу штэ. Эсвэл болохгүй. Цаанаас шууд enjoy. Сэрэм задлахгүй даа. Салгиж малгад амар шүү дээ. За хөөрхийн нараа суут мөрттэй юм юу? Харин тийм. Оба. Сүлс амар гоё. Өнөөдөр та бүхэнд өнгөрүүлэх болсон болон та бүгд үйлчлэх болсон даа бүхнийг таатай баярлалаа. Баярлалаа. Cheers. Cheers. Их амар ингэж. За эцэстний хэлэх зүгээр миний уусан сая ус байсан шүү. Вау. Агуу. Аха, миний би өөрөө энэ чихэрлэг коктейл амар дуртай. Nice. Энэ нэг дотор нь яг нь миний хувьд бол илүү их нэг fresh juice-үүдийг коктейлд илүү төлөхгүй ашиглаж хийх дуртай. Энэ бол яг характертай. Яг л өнөө өрөө зориулсан. За чиний характер юу вэ? Одоо өнөөдөр дотор нь яг юу байгааг нь гаргаж ирэх юм байна. Нэг л галзуу хараа. Галзуу араатанга асаа гэж байгаа шүү. За. Энэ үс миний үс яг машинаар бол одоо улаан Ferrari маань шин тий. Тийм ээ. Энэ бол яг нэг юм ширээний өнгөтэй тийм Porsche 911. Окей. Жохон байж байгаад гурлаа арай нэг өөр төрлийн 3 төрлийн коктейл туршиж үзье. Өөрлөө. Тэгэхээр энэ айгуу классик коктейлүүд байх болно. Удахгүй болцоо та. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартай хамтарч ажилласан Alpha Restaurant Living Room коктейл бар байлаа. Та бүхэндээ тун удахгүй иргэж уулзна гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа.
За дахиад нэг тоглох чи. За cheers. Cheers. Эрүүлийн сайн сайхны төлөө. За өнөөдөр гоё яриа өрнүүлэхийн төлөө. За. Тэр гой асуулт бэлдсэн байгаа. Хоёр жимс өнө. Байна. Жимс байна шүү дээ энэ. За. Би ингэж бодлоо л тоо баяраа. Чи түрүү наадхаа уух гэж байхдаа ингээд нөгөө доторх зан аран шиг чинь тодорхойлж энэ төр гэдсэн шүү дээ. Чи ер нь өөрийгөө ямар зан ааштай хүн гэж боддгийг. Тэгтээ шүү дээ. Би ингэж хүсэж байна. Ингээд олон газар их тийм хариулж байгаагүй. Тийм хариултаар хариулаасаа гэж хүсэж байна. Яаш хүйж. Яг өөрийнхөө сайхан зан төлөвлөж. Зан төлөөгөө. Чи одоо Personal алкоголтой чинь сая Чи үлээ Kissing in the Dark гэсэн. Яа, амар Тийм тийм. романтик хүн үү? Dark. Үгүй Тэр чинь ингээд чи dark Kissing in гэж the байгаа red байхгүй юу? spot юм шүү. Dark гэдгийг чи онцлоод байгаа байхгүй. Би kiss гэдгийг онцлоод байна. Романтик хүн үү гэж штэ. романтик үгүй юу? Би жоохон хөлдөө юм болоо. Тийм үү? Тэгж бодсон юм уу? Тийм бол мэдгүй. Би ч жоохон хөлдөө гэж бодож байна. Өөрийгөө юу? Хөлдөө биш юм болоо. Эсвэл албаар хөлдөө гэж хэлэнгүүт тэгээд хүн уулзангууд хөлдөө биш юм байна шүү дээ. Нэг юм суурийн нэг хүлээлтийн нэг тавингуудаа юу яа чи ийм биш юм уу? Нэг бодлого яваад байна шүү дээ. Одоо За. яг өөрийнхөө яг би нэг иймэрхүү зам төлөвтэй хүн дээ. За жишээлбэл Саагүй саагаад явал яачдаг. За би юу юм? Ууруутай юу? Work hard, play harder. Дөрөв үгэнд л багтаасан байна. Тэ? Товч Ерөөсөө бүрхүү би тодорхой дөрөв гэдгийг үгтэй жишээ. Яг гоо зүгээр ингээд ажил амьдралын баланс авч явдаг. Тэгээ найзуудтайгаа гоё гараал гарчдаг. Гэхдээ алкогол нэг хэрэглэдэг. Алкогол яагаад хэрэглэдэггүй шалтгаан? Юу вэ? Зүгээр хэрэглэдэггүй. Зүгээр л үү? Зүгээр Хэрэглэмээргүй санагддаг. зүгээр хэрэглэдэг юм. Тийм үү? Өнөөдөр та хоёрыг хүндэтгээд болж байгаа шүү. Баярлалаа. Дахиад нэг чирсэн. Дахиад нэг чи. Ер нь бол саяны бартендер залуу хүндэтгээл болж байгаа л да. Тэр сайхан бүтээл өнөөгөө төлөхгүй. Окей. Энд аюу хүмүүс ишээ зорж мөрж ирдэг гэсэн шүү дээ, тийм. Яг юм limited edition да энэ ч юу лээ Kissing in the Dark гэдэг. Тийм, Kissing in the Dark гэдэг ийм гоё одоо ийм бүтээлийг би эрэгтэй хүнээс Амар алцгар классан даа. харин Тэр өнөөдөр чамаас юу сонсомоор байгаа юм гэхээр чи олон нийтэд харагдаж байгаагүй үнцэг. Ер нь хүн тэгдэг штеп. Хүн харагдахыг хүсэж байгаа үнцгөрөл хүмүүстээ өөрийгөө таниулдаг та. За. Чамд ингээд одоо нэг тийм хүмүүсийн мэдтгүү зан чанар байгаа юу? Бүр дайлзуур байх үү? Чипэл хамсаа. Энийг хасаар. Ого бити хасаар. Энийг хасаар. Саяны гол тоглоом байсан. Саяны сенсацнаас хойш нэг энэ жокны юм нэг юм чөтгөрийн тойрол төр эргэлдээд байгаа ба. Толгой дотор яг энэ амар инээдээс нэг. Би баяраг өмнө яг танилцаас өмнө одоо ингээ комеди гэнэсэн энэ нэлийн алцгаар гарах таа гэж бодчихсон байхгүй. Тэгсэн чинь нэлийн алцгаар байна уу? Нэлийн нэр барах уу гэдэг. Тэр анх танилцахад би нэг яг алцгараасаа шал эсрэг хүн юм байна да гэж бодчихсон шүү дээ. Үгүй нөгөө нэг serious байх үедээ байцдаг. Гэтэ тэр бас амар serious байсан. Тэгээ юу л та ер нь комеди дээр ингээ байгаа тэр чинь болохоор юм перформанс те. Ер нь character гэдэг талаас нь хүмүүс харах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээл хүмүүс бидний ингээ яриаг яг амьдрал дээр болдог ингээ яг бодит түүх юм байна. Эсвэл өөртөө тийм юм байна ч юм уу те. Тэгээ ингээ тийч ингээл хүмүүс ингээл дандаа оройн цагаар ууж байгаа болохоор бидний нэг юм баг амьдралаа алдсан юм шиг гэж боддог. А тэр бол бид нар зүгээр л нэг юм яг кинонд тоглохдоо жүжигчид дүрдээ ордог шиг тайзан дээр гарахдаа бид нар яг дүрдээ орно. А бид нар яг амар стресстэй байсан ч гэсэн очиод ингээл айгуугой дальж байгаа нь л яг хүмүүс мөнгө төлж үзэж байгаа учраас хамгийн инээдтэй байх хэвээр. Тэгэхээр заримдаа тэр тайзны характер амьдрал дээр тэр одоо энэ яг хувь хүнтэй зөрчилдөг тохиолдол зөндөө байдаг тийм. Байдаг л та. Тийм байгаа. Тэгэхээр бас яг хоо сериосны үед бол үнэхээр сериосны. Тэгээд яг гоо ингээд vibe нийлээд ч юм уу нэг юм долгион таарна нэг юм үйлдэл таарна гэж ядчих хүмүүстэй ярианы төвшин мөршин нийлээд яг тэгээд ирэхээр яг гоо юм өөрийгөө нээгээд гоё дальж гнаад эхэлдэг хөөх. Гоё дальж гнаад эхэлдэг. Яг даршигнаад хаана ямар байхаа яг ямар ариншингаа гаргахаа. Үгүй ideal type. Ямар эмэгтэй хүн сонирхдаг вэ? тэгэж хар овц өмсдөг үү гэж. Ээ. Тавсан. Яг яа гэж тахав. Хүнийг бас баяраа. за баяраа дальжгаад байгаа гэж үгээд. Яг хүнийг чи бүр намайг шахаад байгаа юм шиг. Оо за уучлаарай. Чи хар уц өмсдөг эмэгтэй хүн сонирхдаггүй гэжтэй шаяага шахаад байгаа юм байна. Яг яа гэж таа чи.
За би яг нэг хоёр зөрөөд байсан. яг нэг юм баард нэг юм согтуу ихснэр ингээд сүулт нэг зөөх залуураа нэг маа ажилчин дуусчихсан та маа энийг авчих гэж өгөөд яг нэг ярьсан өгч. Хоёулаа бүр согтуу ихчнэр боллоо. Янз зарны. Ямар тайпны юм сонирхдаг вэ гэсэн шүү дээ. За нэгт гэр хүн өөртөө арчаатай байх хэвээр, хөдөлмөрч байх хэвээр, гэр бүлийн хүмүүжлийг бол харна. Яагаад вэ гэхээр гэр бүлийнхэнтэйгээ тий хамгийн хайртай хүмүүстэйгээ яаж хандаж байна, яаж харьцаж чинь тэр нь шууд амьдрал дээр нөлөөлнө. Хэрвээ гэр бүлтэйгээ аав ээжтэйгээ муухай харилцаатай бол ирээдүйд суулаа гэхэд манай аав ээжтэй ч гэсэн муухай харилцах боломжтой гэж би боддог байхгүй. Тийм болохоор хүний гэр бүлийн байдлыг айгүй их хардаг тий. Дээрээс нь тэгээд өөртөө арчаатай л эмэгтэй хүний үс хомсыг би хардаг. Гэтэ энэ бол надад хамаагүй л дээ. Гэхдээ эмэгтэй хүн хамгийн их цагаа зарцуулдаг юм нь болохоор өөрийнх нь үс хомс байдаг шүү дээ. Тэнгүүт би ингээд дүнждэг байхгүй. За ингээд өөрийнхөө үс хомсонд хамгийн их цаг зарцуулдаг юмдаа яаж хандж ийн гэдгээр нь бол хандж болдог. Гэхдээ эмэгтэй хүнс нөө нэг ингээд заримдаа ингээд хомс хугарч юмсан тэр мөр бол хамаахгүй. Ерөнхийдөө ингээд урт зургаар нь ингэж харагдал тийм байхгүй. Арчаатай. Тийм өөртөө арчаатай хөдөлмөрч ер нь бол ингээд зүгээр сууж ээж зүгээр суувал сайхан амьдрахгүй гэдгийг ойлгодог ухамсартай тэрийг суулгацсан эмэгтэй хүнээс нэр. За тэгвэл биш тээ. Чиний бодлоор хосын харилцаанд за эрэгтэй хүн болон эмэгтэй хүний сул тал. Сул талын Юу гэж боддөг вэ? Ямар зүйлийг сул тал. Хөө хосын харилцаанд уу? хосын харилцаанд тийм. За ингэж боддог заяа. За хосууд заяа. Хоорондоо ингээд муудалцах тохиол зөндөө байгаа шүү дээ тийм. Тэнгүүтээ хоорондоо шийтгэхээс илүү тэр нь дотор байгаа зүйлээ уудлна гэж аль талдаа очиж ярьдаг. Шууд гадшдаг. Миний бодлоор тэр хамгийн буруу санагддаг. Эхлээд хоорондоо ярилцах хэрэгтэй. Эрэгтэй нь очиж эрэгтэй найзуудтай ярих юм бол эрэгтэйгийнхэн зөв. Тэгээд өөс чиний зүрхтэй наад тохносоо яамаа салмал те. Тэнгүү тэр хүний эгон тижээгдээд асуудлыг буруугаар шийдвэрлэх. Эмэгтэйчүүд нь очиод ингээд яах юм бол гэтээ эрэгтэйчүүд бараг тэгж ярьдгүй заяа. Өөрийнхөө эмэгтэйгээ ерөөсөө муулдаг байхгүй бараг муулдаг. Эмэгтэйчүүд болохоор ер жоо муул хандахтай санагдаад байдаг. Манай энэ нэгсэн тэгсний нөгөөдөл нь тэнгүүтээ өө наа чи ингэж дададададаа гэх эгон очиж ярьж байгаа найз нь яг ямар найз байх вэ те. Тэгэл ингэнгүүт нөгөө хүрээлэл мөрөл болол ингээл хүний хүрээллээр нь тань байна гэдгийг те. Тэгээд ингээд хоёр талд ингээд ярьж штэ. Тэнгүүт дараа нь ингээд эвлэрсэн явж ингууд найзуудынх нь итгэл байхгүй болчих. Нөгөө муулж муулсан залуутайгаа буцаад нийлцэн явж байна. Тэгвэл найз дээр хэлчих. Энэ өөрөө ямар юм бэ те. Өөрөө яг асуудал юм биш үү? Өөрөө найзлаг юм биш үү? Аль эсвэл найзуудаа муулчаад дараа нь нэг сайлах ийм одоо ажилтай болдго юм шиг үлээ. Толгой хааравч малгаан дотроо. Учкагийн үед эмэгтэй эрэгтэй юу? Үгүй харин гэхдээ би ингэж бодсон байхгүй юу? Баяраг ер нь судлахад ер нь жоохон төстэй хүн юм байна гэж бодлоо. Юмд хандж байгаа надтай. За. Нэг амар төслүүлэх гээд байгаа юм бол биш заяа. Ер нь яг зарим талаараа төслүүлэх гээд гинэ. Зарим талаар ер нь адилхан санагцсан. Тэгээд би бас ерөөсөө юм зүгээр суудаггүй. Тийм зүгээр суудаг эрэгтэй хүмүүс бол нөө. Тэгээд ганцаараа амьдардаг эрэгтэй хүн одоо юу гэдэг юм. Би ганцаараа амьдардаг юм чинь гээд амар юм заваа маан байдэн штэ. Хувцас готл үс үнэр гэх мэтчлийн арчаатай байгаа байдал нүртэй ядчил ингээ те үнсаа ингээд авдаг те тэр дөрөвт өдөр авах үгүй нь хамаагүй заа ер нь мөнгө орж ирэх үгүй нь хамаагүй тийм эмэгтэй чүүд ямар яг сул тал нь ингээ харангуй хосын харилцаанд уу тийм үгүй яг миний бодлоор зүгээр хитрхи тийм юу байдаг баха да тэгэл бид гурав өнөдөр тэгэл бүхэл бүтэн хосын амьдралын эмэгтэй эрэгтэй яг зөв өөр өөртөө бодлоо ингээд бас нэг үнцэг байхгүй юу тэнгууд нь чинь өөр олон төрлийн хүмүүс байгаа хоёроос сурж авъя л та тийм суралцаарай эмэгтэйчүүд ийм байд юм байх шүү гэдэг тийм тэнгууд одоо эн чинь одоо жишээлбэл 10 жилийн хүүхдүүд гэдэг ч юм уу магадгүй одоо тойр чинь дүүнертэй шүү дээ тийм тэнгууд нөгөө манай дүүнер чинь ингээ хосын харилцаан дээр бас мэдэхгүй байгаа байхгүй юу одоо яг түрүүний баярагийн эхлэлгээр нөгөө нэг муудлаа очиод найзууд дээр очлоо эрэгтэй найзууд дээр эмэгтэй найзууд дээр тэнгууд яг нөгөө нэг эрэгтэйгийн ярьсан зүйлийг сонсон эрэгтэйгийн л зүг гэд эмэгтэйгийн ярьсан зүйлийг сонсон эмэгтэйгийн л зүг гэд тэнгууд нөгөө нэг хүмүүс яг нэг юм өөрийн гэсэн тарихгүй болсон яг нэг хүний өгөөр яагаад би тэгтээ яг энэ үгийг амар хэлмээр байдаг шүү дээ шүү гэж тарих заяасан юм зү тэгж бүр хэлмээр санагддаг тий яг нь миний бодлоор хүрээлэл мэдээж яг хүрээлэл өөрийнхөө хүрээллийг зөв бүтээсэн болохоор би ингээд маш олон хүмүүс тэгж ярьдаггүй очоод. Гэтэ яг ганц хоёр ярьж байгаа хүмүүс маань амар юм шүүлтүртэй ханддаг. Би ямар үйлдэл хийгээд энэ хүн яатсан байна? Нөгөө хүн нь яагаад учрал ингэсэн байна гэдгийг сонсдог болохоор харьцангуй гайгүй байдаг баг. Зөв сул талын хувьд гэвэл ярилцдаггүй эмэгтэй хүмүүсийн хувьд юм
Яг зүгээр Дотроо биений онгойлгохгүй. нуух те. Ингэж боддог нөгөө нэг. Хитрхи юм ойлгомжгүй байдаг. Бүр ингэ яг яах гээд байгааг мэддэхгүй. Эмэгтэй хүний зан л та. Гэхдээ зүгээр жоохон тодорхой байж бас болно шүү дээ. Тэгээд жоохон тэгээд. Тийм. Одоо нэг харилцаанд ямар нэг ялагч байхгүй гэж боддог байхгүй. Аль аль тал нэг хоёр талаас ингээл их очроо болох цэцгнээд байгаа шүү дээ. Нэг нь ингээл нэг юм гуйлгаж говшуулаач байгаа шүү. Тийм байж юусо болохгүй гэж боддог. Хэрвээ өмнөх амьдралаа ерөөсөө ингээ таг мартаад өмнө хэн байснаа те тухайн цаг үед тэр хүнтэйгээ бүх эгогоо дараад хинч хэнийгээ ялахгүй тийм байгаасаа гэж боддог байхгүй. Түрүүний хүрээлэл дээр ч гэсэн яг үнэ. Ер нь бол хүний хүрээллээс тухайн хүний амьдралын хэм маяг зориг цаашдаа яг яах гэдэг нь мэдэгддэг. Хүн үнэхээр холын мөрөөдөл харж ивэл аар сархан одоо юу гэдэг чинь одоо тийм хүмүүсээс аль хэдийн өөрөө зайгаа барьсан ч гэдэм амьдралаа ингээд зэгцэлсэн. Одоо яг тэр vibe нийлэх хүмүүстэйгээ ингээд ер нь хүрээлэлээ бүрдүүлсэн өөрийнхөө одоо сүргийг одоо намайг чонн сүрэг таянгууд би чинь одоо тэр гэж ирдэг юм. Тэр үг гэж хараад байгаа. Энийг дээд гэдэг гид амир тийм үг санаад орсон. Яг тэгсэн өстэй. Яг тэр шиг яг зөв хүн өөрийнхөө нэг тийм хүрээллийг өөрөө биелүүлэх хэрэгтэй. Биелүүлэх гинэ бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээ ингээд бас одоо нэг юм ингэмээр байгаа байхгүй. Хүмүүс чинь ингээл том болонгууд ингээ найзууд тоохоо боллоо. Тэ ингээ анигдж ийн инглээ тэглээ. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Би чи хүн болго өөрийнхөө амьдралтай зоригтой тэ энэ бол нэг нийгмийн шалгал байхгүй. Байгалийн зам гэдэг шиг үхэж өргөдөн тэ тэрнтэй адилхан. Яг ингээ холын замд хүмүүс амжилттай ялаа хүнгээр таалагдахгүй бол тэгэл ингээл тусынхаа зам мөрийг хөөгөөд явна. Тэрийг бас хэдүүлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Заавал бас ингээл тэг хин нэгэн хостой боллоо гэсэн цаанаас нь ингээд нэг сингл найз нь тэрийг ингээд байнга ингээд шагал хосын харилцаанд орж байгаа тийм найзуудыг зөндөө харж ирсэн. Надад тохиолдоогүй л те. Гэхдээ нөгөөх нь ингээд бараг шахуу чи нэг юмтай үерхэнгүүт нь манийга тоохоо болжлоо гэж шаарддаг те. Тийм тэр бол жоохон хэцүү байгаа байхгүй. Магадгүй тэр хүн өөрөө тийм нөхцөл байдалд орж иж тэрийг ойлгох байх. Тийм. Тэнгүүд бас нөгөө эмхт түрүүний сул тал гэдэг дээр эмхтэйчүүд бас нөгөө нэг би эмхтэй юм чинь би л эмхтэй юм чи араасаа гүйлэх ёстой гэж нөгөө нэг юм харилцаанд одоо нөгөө хариуцлага масар юм тийм ээ. Тэнгүүд нөгөө одоо эрчүүдийн л бороо эрчүүд л ингэдэг. Өө намайг аргатгал ёстой гэж тэнгүүд нөгөө нэг өөрийнхөө буруу зөвийг мэдхгүйгээр би эмхтэй юм чи гэдэг байр сураараа ингээд хит ээг орчдөг. Надад бас нэг тийм боддог юм байт юм. Энд гэхдээ зөвхөн хосын харилцаан дээр биш. Ерөнхийдөө хүний харилцаан дээр 100% нэг хүний буруу 100% нэг хүний зөв гэж байдаггүй гэж би боддог байхгүй. Одоо 6-гийн тоо надад эндээс 6-гийн тоо харагдаж байгаа бол баяраа чиний талаас 9-ийн тоо харагдаж байна. Нийлэл 69. Чи амар. Маатрах би амар юм seriously ярьж байгаа. Яг 69 марис те тий 6-9. Яа, тэгтээ мөн штэ. Тэгтээ штэ тий би ерөөсөө ингээд одоо хүнтэй ингээд ярьж байхдаа саяны 6-9-ийн теорем энэ бол одоо миний теорем гэж одоо амар тий. Миний теоремч бас биш л тий. Тэгтээ ер нь энийг хэлдэг байхгүй юу. Гэтэ ерөөсөө чамаас өөр 69 марис гэж хэлдэг хүн байхгүй. Чи бол угаасаа л яг энэ 6-9 дээр өчгөө дээр баг сар гарan ингэж 6-9 ингээд 6-9 гэж хад ерөөсөө энэ 69 гэдэг зүйлийг бодоогүй байхгүй. Тэгэхээр яг чи мэдээж л байгаа ч хүн шүү гэж тарих заяа. Яа, чамтай өнөөдөр ерөөсөө serious юм ярихгүй байх та. За дали жоохондоо заяа. Амар шууд дали орсон тий. Шууд бас юм баг балчир насандаа яг юм талцгаар байсан уу? Яг юм далчгаар. Одоо наа зүгээр шууд далчгаар гэж. Чи өөрөөгөө л далчгаар гэд нэрлээд байна шүү дээ. Яг та хоёрыг инээлэх гэж. Би чамайг далчгаар бай гэж өгөн ерөөсө бодоагүй байхгүй. Хэлээг байхгүй. Далжинхаа үгэнд хоёр байсан юм уу те? Үгүй. Бүгдээрээ л далжсан. Яг гэхдээ яг энэс хариулах юм хэлж чинь нэг эрэгтэй хүн ямар нэгэн байдлаар ингээд янз бүрийн ингээд эмэгтэй хүмүүстэй ч юм уу хамт байхад ямар нэгэн байдлаар доминанс байх хэрэгтэй гэж би боддог. Одоо ингээд тухайн нөхцөл байдал vibe-ыг авч яваа те. Нөгөөрөө уйлуулчих чил инээлгчих чил гэдэг ч юм уу. Эсвэл бүр уйдаачих бол тэгэхээр ингээд бидээс өтөр уйлцсан байж байгаа. Гоник түүхээ ярьж байна те. Тэгэхээр ер нь жоохон тийм sorry тэр миний доминанс. Үгүй sorry биш ээ. Миний доминанс аавра хэтэрхий өчтэй байлаа. За. Давхар өөрийгөө шилж. За бага насндаа далжир байсан уу гэж юу? Бага насндаа далжир байгаагүй. Бага насндаа би ч жоохон бүүлээд үлдэх хөхт байлаа. Өө за. Одоо миний комеди тайзан дээр бол миний бага насндаа сэвцэн сэтгэлийн илрэл. Тогсон байна. Тийм балаа юм гэж юу вэ? Яг багтаа зүгээр яг далжирнах үедээ далжирнчдаг л байсан шүү дээ. Найзууд дунд мундаа тэгэл. Яагаад бүлээд үлддэг вэ? Яах вэ тэгэл миний үгүй.
Оо ёо. Юу Ой ээ. чи feminine energy-г багтаа шүү. Энэ хэрэг юу ээ ёо. Тэр big energy. Оо за одоо бүр байтсан чи яаж Энэ харахаар ерөөсөө баатал биш шүү. баатал одоо шүү дээ энэ голоор нь ингээд говь дээр ингээд зогссон чи нөгөө талд ингээд баатал гэдэг. Үзэхгүй үзье яа. Гарах уу гэсэн. За баатаа бол тийм амар талчаар. Яг тийм яг бүүли гэх юм уу нэг юм би чинь айлын том дээд манай байрны хүүхдүүд тэгэл дандаа ах эгч нартайгаа гарч мардаг. Тэгвэл нэг юм жигэн зүрхний family power гэдэг шиг family power байна шүү дээ. Нэг юм болоход эгч нэрж өмөрд, ах нэрж өмөрд те. Нэгнийхээ явахгүй яриг дэмжиж мөвч те. Би чи хөөрхий бор зүрхээрээ ингээд дунд нь юм хэллээ хэн ч инехгүй навс гэж тэгэл Тэгээ сарандаа баг хүн инээлэгдэг болчихсон. би үзүүлнэ гэл. Тэгэл комедигийн тайд дээр гарсан юм шүү баг. Тийм ер нь гэхдээ нөгөө нэг дүүчин болол чамаас нэлээд хідэн насны дүү юм бэлээ шүү дээ. Ба. Манай дүүнэр чинь. Тий. Чи их үзчихээ. Ингэж хэлсэн шүү дээ. Тийм байна судалжээ. Тэгэхээр Би нэг паспортаа марчаад байгаа шүү. Нэг санаалж өгөөр. Тэгэхээр тэр нөгөө бүлэдүүлжсэн тэр юмнууд бол угаасаа ойлгомжтой. Тэгээ би болохоор өнөөдөр одоо энэ дугаараар Таны чиний ярьсан юмнууд ерөнхийдөө айгүй тийм олон удаа яригдсан зүйл байгаад байгаа байхгүй юу? За. Ер нь энэ тэнд яригдчихсэн үү? Яригдсан байсан Тэгэхээр тэгэхээр ингээд яг өнөөдөр чи бит хоёрт ер нь бол бит хоёрт ярьж байгаа юм чинь аль хэдийн сонсцсон байгаа учраас өөр юм байхгүй юу? Би ч гэдэг ерөөсөө тийм л юм шүү дээ. Ер нь тийм. Харин Ямар нэг юм ер нь нууж муудгүй тэгэл ер нь ингээл гой өмнөр юм. Тэгэхээр нөгөө нэг асууж байгаа асуултыг чи маш сайн ойлгон заяа. Маш сайн тархины бидээ шүү. шүүлтүүр ашиглана. За. Одоо шүүж чадахгүй бол энэ шүүлтүүр байсаг За. Нэг ийм асуулт байна заяа. Төрөний нөгөө нэг амир бид гурийн гэхдээ сэдв нэг тийм нөгөө рил үүдэн штэ ингээд амир хин ингэ солих. Рил үзэж байгаа юм шиг ингээд минут гарчаа. Тэгээ чамаас амар гоё асуулт асуу заяа. Энийг гэхдээ өмнө хүн асууж байгаагүй байх гэж бодож байна. Ямар одоо эмэгтэй хүн чамд ямар мэдрэмж төрүүлвэл чиний дотор бүр ингээ те эсвэл одоо зүрхэн дотор ч гал хотоодон дотор нь ирээхийг үүдэг те нэг тийм мэдрэмж өгвөл чи тэр эмэгтэйг ерөөсөө марцчих чадахгүй. Ирээхээ жиргэнэ. Ямар гоё асуулт. Өмнө хүн асууж байгаагүй л байгаас те. Өөр л байгаа. Чи гэхдээ бас бодож үзчихсэн үү? Бодож байгаагүй юм. Тийм ээ мэдрэмж төрүүлчихсэн эмэгтэй хүн чиний амьдрал байсан уу? Бодё. Эмэгтэй хүн шүү дээ. Чи хосын харилцаан дээр ярьж байгаа шүү дээ. Ир имийн нэг дурлалцахын өн дээр ярьж байгаа шүү дээ. Синерж юу. За тийм. Ямар эмэгтэй байх юм бол миний бүр ингээд наа гэдэг. Хүрээд идэг яваа гэдэг. Ирээхээ мартаж чадахгүй. Тэр мэдрэмжийг тэр эмэгтэй хүнийг. Одоо нэгтээ нэг эмэгтэй хүн амар тийм мундаг тийм аавра байдаг хгүй. Тэг ямар ч байсан ингээд айгүй өөртөө ихтэй ингэж олон хүний дунд ингэж алхаж чаддаг те. Одоо өөрийн тоохгүй байгаа ч өөрийн тоохгүй харагдаж байгаа ч гэсэн өөртөө тэр хүнийг татаж чаддаг ч юм уу нэг юм байгалийн нэг тийм ийм одоо юу гэх юм инстинкт дээр нэг тийм хүнийг хүмүүсийг татдаг тийм аа хүч байгаад цөмтэй өөр дотор цөмтэй те. Тэгвэл манус тэмцэн ингээд чи яг намайг яриад байна. За гэдэг нь бол бигээд Учка. Яа тий. Чамд ямар залуу харахаар чиний хадаад. Чи бас дараа нь хэлээрэй зэ. Би ер нь бодож байгаа юм. Уу яг миний хувьд болвол ийм амар альфа энержитэй, альфа энергитэй. Би ер нь ингээд ерөнхийдөө гадуур байхдаа найзуудтайгаа байхдаа ч юм уу нэг жоох юм ингээ манлайлах гэдэг байхгүй юу. Тэгээд би өөрөө хүссэндээ ч манлайлж байгаа, хүсээгүй байсан хэрнээ зүгээр ингээ заавал юмыг менеж хийж авч явах шаардлагатай болдог байхгүй юу. Айлын томуудын зан төлөв биш үү? Тэгээд бид гурлаа том юм бэлээ. Энийг дараа нь сүүлд ярина. Вау за. Тэгэхээр нөгөө нэг гэртээ ирээд гадуур нөгөө боосоо хийж явж байгаад гэртээ ирээд би нэг юм жоох охин болмоор байдаг байхгүй юу. Гэртийн гадуур ир. Үгүй наад өвчин гэдэг бас яг тохирохгүй. Ер нь бол гэртээ хүний хажууд би нэг тийм ерөөсөө тархиа ажилуулахгүйгээр тийм I can turn my brain off гэдэг шиг хажууд нь байж ах тийм нөмөртэй түшигтэй толгоортой. Тэгээд дейт хийлээ гэхэд те хаана ямар газар хідэн цагаас те эсвэл миний ингээд идэж байгаа хоолыг гоё suggest хийж өгдөг ч юм уу. Зүгээр нэг юм амар би нэг юм надад амар тохиолдсон байгаа энэ том асуудлыг тэр эрэгтэй хүн ингээл зүгээр надад итэг санаа зовлтгүй би зохицуулчих. Тэр мэдрэмж ингээд нэг юм гэдэг. Смэс санагддаг. Тийм одоо ингээд хараад ангууд сүүлийн үед одоо ингээд залуучууд
тэрэн дээр жоо мэдрэмжтэй ингээ хандаж эхэлж байгаа санагдаад байгаа Тийм, байхгүй. Хуучин бол ингээл за эртнийчүүд нь дандаа харилцааны бүр том дүр зургаар нь хаавж үзээд ирээдүйд тэгсэн тэдэн жилийн дараа мараа ингэвтэй жижиг деталуудаа ингээд амар хайчдаг. Тэрийг ерөөсөө эмэгтэй нь хариуцах хэрэгтэй гэдэг ингүүт одоо тий чи өнөөдөр гоё харагдчихээн, чиний хувцс ингэж юм тэгж юм бла 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 юм зураг мургийн дараач өгч юм уу тий. Тим юмудаа залуучууд маань ерөөсөө ингээд мэддгүү байсан юм шиг байгаа юм. Монголчууд яаж л тийм одоо нээлттэй биш тийм жоо хөлдөөдөө шүү дээ тий. Тэгэнгүүт одоо К-драма одоо соёнгийн гэрэл гэж яриад байгаа байхгүй. К-драма янз бүрийн ингээд юмнууд ингээд гарч ирэнгүүт эрэгтэй хүн чинь бас ийм effort үзүүлэх ёстой юм байна гэдгийг мэддэнгүүтээ ингэж гаргаж ирнэгүүд би бас суралцаад байгаа байхгүй. Жишээлбэл ингээд хувц өмсөн дээр жишээлбэл одоо чи өнөөдөр яг ямар хувц өмсөж чинь болзон дээр тий. Тэнгүүт би яаж өнгө дагуу хувцсыг өмсөж байд юм уу тий. Гэтэ би бол өнөөдөр мэдээгүй шүү. Бид гурав ерөөсөө өнөөдөр яг тэнгүүтээ одоо яадаг чинь газрын ягаад чи урд энэ газарт орж ирсэн үү яаж ирсэн ийж ирсэн те чи ингээд ойртоо ингээд бэлтгэл байгаа бол гурил мөрөл янз бүрийн юмнууд тасцсан байгаа тэр мөрийн бүтэл ингээд яагаад те тэгвэл гоё стейк захиалж идвэл гоё тийм гоё тэгснэ ингээд стейк хэмжээ мэдээж хүнд бол тэгэхээр хоёлаа эртхэн уулзах хэрэгтэй байна тэгээд цаашаа хоёлаа өөр гоё юмнууд хийж болох юм байна те тэггүй ингээд оройн 9 цагт ресторанд орсон мангардаа стейк авч өгч юм уу те нөгөө охин чи маргааш хүлээс ирэхгүй л яах ингэж байгаа. Юу гэж байгаа бэ? Ингээ би бүр амар ингээ хүнд болцсон бүр ингээ орноосоо босгоод гэхээр ингээ маргааш чингаа тэр хүний ингээ ажлын бүтээмж байхгүй болчих واخхой. Шууд өдөржингөө лазантаар нөгөө нэг хоолоо шүнжингөө шингээх гээд унтаж чадахгүй. Тийм тэр мөрийн хүртэл ингээ гоё бодох хэрэгтэй гэж бодлоо. Одоо ингээл яг энэ дээр сурах гал манай яг нэг дэгэн давган гэл яваад байгаа. Чиний хувьд. Миний хувьд ямар мэдрэмж төрүүл нөгөө нэг зүрхэнд гал асч хотоод ирүүхийн нисвэ. Би бас өмнө бодчихоогүй юм. Жилдээ бодож байгаа гэдэг. Хоёрыг одоо сая ярьсан юм дээр ингээд тулгуурлаа бодоод үзэнгүүт яг нөгөө чиний хэлдгээр би одоо гадуур ингээд амар юм хүчрхэг юм ихтэй байх гэлтэй бүх юмыг болох бол нөгөө нэг айлын томын зам чинэр яваад байхгүй яа. Үгүй хариуцлагатай байна ингээд тэгнэгээд бүх юмаа болох гэж юм амар хүчрхэг байж байгаа гэртээ ороод дахиад ажиллаулмааргүй байхгүй. Ороод яг ингээд зүгээр нэг юм тэнийг охин болмоор байхгүй эрхлээл гэдэг ч юм уу. Ингээд тийм байдлыг бүрдүүлж чаддаг ихтэй хүн гэж бол бас ховрох. Чи нөө за ингээ эрхлүүлчихээ гэл эрхлүүлдэг биш юм шиг санагдсан. Тэгээд дээрэс нь юу хийхээ яахаа мэддэг хүн. Одоо түрүүний хэлтгчлэн нөгөө хоол гэдэг дээр те орой хэдэн цагт хаана юу ярихаа тий ямар юм юу ярихаа мэддэг. Энэ хүн чинь ийм нөхцөл байдал байгаа юм байна. Би чи ийм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр ингүүл гэдэг зүйлийг бодож ярьж хэлж чаддаг, хийж чаддаг. Тэгвэл одоо ингээл залуучууд чинь стаг гоншонцгийн гэдэг ч юм уу те би яг ингээл найзуудынхаа кейсийг ингээл сонсон бол нөгөө нэг тэр ингээл эмгтэй чинь бас л уучраа олохгүй ингээл хэлгээл дэгэн домонгийн яваал юм те тэнгүүд тэн дээр ингээл уцаарлаад яах гээд байгааг нь ойлгох чиг биш ингээд цаараалаад гэдэг ч юм уу те тэгэл хосын ярилцаанууд нэг юм байдаг баха. Надад гэхдээ бас дахиад нэг мэдрэмж ингээд орж ирлээ л те эргүүлээд бодоод үзсэн чинь юм заавал тэмдэглэл баярын өдөр биш цэцэг өгчдөг үү? Цэцэгч байж болно. Эсвэл зүгээр юм. Жижигхэн бэлэг байж байгаа. Ингээд идэх дуртай амтдангийн бариад ороод ирэх ч юм уу те. Орой орохтой зарим авдаг ч юм уу. Тиймэрхүү мэдрэмжүүд байдаг. За чиний хувьд тийм би яг бараг яг хэлчихсэн юм бараг хэлчихлээ. Хандлагатай холбоотой. Тухайн хүний хандлага нь үнэхээр бүр амар гоё байдаг шүү дээ. Одоо жишээлбэл одоо би нэг ийм кейс болж ирсэн байхгүй юу? Гэтэ энэ фейл те. Нэг амар гоё бүх юм болж ирсэн чи зөөгчтэй амар муухай харьцаад. Тэгээд би шууд окей болий гэж бодсон шийдвэр гаргаж ирсэн. Тэгээд миний яг ингээд зүрхэнд очаасдаг. Хотоод нь ирвэхийг гүйдэг. Хотоод нь ирвэх. Гүйдэг тэр мэдрэмж бол одоо юу гэх юм бэ? Тийм ажилсаг байдал. Тэгээд нэг юм амьдрал үтсэн байдэн штэ. Тэр хүн өсөж үтсэн, даарч үтсэн. Наач ч бас яг ярмаар байдаг байхгүй юу? Тийм өсөж үтсэн. Гэтэ заавал яг хүн болгоно нэг тийм өсөж үтсэн байх албагүй л дээ. Гэтэ үзээгүй байсан ч яг тэрний үн цэнийг мэддэг, мөнгөний үн цэнийг мэддэг, хүний цаг хугацааг хүндэлдэг те. Одоо хүний үг сонсож сурсан буюу одоо харилцан яриан дээр хүртэл одоо ингээд айгүй сайн сонсоод тэгээ өөрөө айгуугай сайн ярьдаг. Тэгээд миний бас жоокийг ойлгож ивэл вау гэж бодно. Юм байна шүү. Тийм тэрнээс биш гоё бие, сайхан царай, гоё хумстай, гоё хувцлалт эдгээр бол тэгэл ер нь ямар ч хүн зүгээр жилийн дотор өөднө. Үнэхээр тэрнээс өөр ид шидгүү байх юм бол өөднө. Тэрэн дээрээ плюс нэмээд одоо тийм гой зан чанарууд байгаа шүү дээ. Одоо эмэгтэй хүний 13 мэх гэдэг шиг те бүх эрдэм бүрэлдэх юм бол тэр үзэсгэлэн гоон улам илүү гоё төгөлдөржөөд
бүр ингээд тийм ертөнцийн хамгийн гоё эмэгтэй. байдлын баланс. Тийм. Ер нь бол тэгэл ямар эрэгтэй хүн ямар эмэгтэй хажууд нэгнийхээ амжилт нь амьдралын чанарын шууд хамааралтай гэж үздэг байхгүй юу? Жишээлбэл Эрэгтэй хүн хүзүүн эрэгтэй хүн толгой нь хүзүү хаашаа хөдлөн толгой тийш хөдлөн гэдэг шүү дээ. тийм магадгүй. Гэхдээ юу гинэ гэдэг байхгүй юу? Ойлгосон тий. Одоо жишээлбэл ингээд ийм дийлэнх амжилттай явж байгаа эрэгтэйчүүдийн амьдрал зоолтой нэг ийм голд диггер эмэгтэй байдаг байсан бох замналт нь. Тэр хүн бол тухайн хүний амжилтын одоо цэг, эргэлтийн цэг дисрафт гэсэн тий. Одоо хэрэглээ өндөртэй байж ч тэр хүнийг илүү их ингэж хөдөлмөрч ажиллах тэр одоо шараж байж чи голд диггер эмэгтэй хүн гэж тэгвэл яаж тодорхойлж ямар эмэгтэй хүний голд яг зөв жоо материаллык бүр ингээд айгүй материаллык те ингээд бүх юмд одоо сая жишээлбэл ингээд жижигхэн бэлэг байсан ч хамаагүй ингээд өгөхөд ингээд тэр хүн амар баярлдаг гэж байна шүү дээ. Тим юмыг бүр ингээд тоохгүй заавал ингээд том ингээд те юм хүсдэг. Тим зүйл байж ч эрэгтэй хүний амьдралд нэг бол хичээл заадаг гэж би боддог байхгүй. Энэ бол ийм тим кейсүүд бол зөндөл байдаг юм байна лээ. Гол диггер гэдэг чинь шүү дээ. Тэнгүүд бас хит ингээд чамаас одоо жишээлбэл нэг за чи найз охинтой байсан хэрэгтэй заяа. Тэгвэл амар байнгын юм үнтэй цайтай бэлэг юм амар том юмнууд ингээд хэцүү зүтэй. Яг гоо тэрийг ингээд одоо хүн нэг ханилсан хань унсан унаага муулдаг гэж зэрдэн шүү дээ. Тэрийг бол зүгээр л маш том амьдралын хичээл боллоо. Хүн ийм стандарт надаас хүсэж байгаа бол би тэр стандартанд нэг бол хүрсэн, нэг бол хүрээгүй. Үнэхээр амьдрал ийм хүмүүс байгаа бол хэрвээ би ийм хүнийг яаж нийцч стандартанд байгаа гэдэг өөрийн тэр одоо тэр юугаа тавих юм уу тий. Тэр одоо доод стандартад тавиад эрэгтэй хүн чинь барыг тийм одоо хүн чинь алдаанаасаа суралцсан гэдэг эрэгтэй хүн барыг аягүй шахалж иж амьдралын амар том хичээл авдаг тийм байгаа байхгүй. Тэгээд түрүүний хвтэр чинь нэг эрэгтэй эмэгтэй хоёр нэгнтэйг амар холбоотой гэсэн шүү дээ. Эмэгтэй хүн ч гэсэн ямар эрэгтэйгийнхээ хажууд байхаасаа илүү одоо тухайн хүний амьдралын чанар нь яригдана гэж би боддог байхгүй. Тэр хүн ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй хүн ч байж болно. Аль эсвэл ертөнцийн хамгийн царимуутай одоо хүнч байж болно те. Ихэнх хүмүүс чинь суусныхаа дараа нэг гэрийн авгаа тий. Чи тэр хүнийг авгаа гэж харж ивэл авгаа л болно шүү. Үгүй биш юм нийгмийн асуудал кейс маш ол те. Тэгээд нөгөө нэг салалт малалт үүсдэг шүү дээ те. Өөрийгөө эмэгтэй хүн олохоо байлцсан те. Тэнгүү тэр хүний гоё улам гоё усаж тордоод бүх юм нь яах хэвээр тэгээд зөвхөн одоо те би ажиллаж байгаа юм чинь гэрээ ажлыг чи хиймээ тийм байхгүй. Аль аль нь ч гэсэн нийгмийн харилцаанд ороод нийгэм шиг хэрэгтэй гэж боддог. Магадгүй ингээд нөхөр нь амар сайн олдог байж болно. Гэтэ эмэгтэй хүн гэртээ нөгөө нэг одоо зөв зарцуулдаг байх хэрэгтэй. Тийм тэгээд дээрэс нь ингээд гэртээ ингээд зөв зүгээрээ суусан ч нөхөр нь ингээд тижээгээд явах чадaltaй. Тэр бол ингээд одоо бодонгууд ингээд мөрөөдлийн амьдрал байгаа байхгүй те. Гэхдээ яг бодит байдал дээр эмэгтэй хүн 1 жил ч юм уу 2 жил тгээс сох юм бол галзуурна өөрийгөө олохоор гэртээ сууж байгаа эмэгтэй хүн овертинк хийдэг те. Тэгээд ингээд аягүй их зүйл гурвуулан бодог. Тэнгүүд тэр хүн ядаж гоё клуб явдаг ч юм уу те. Эсвэл ингээд гоё сонирхлын одоо клуб мөлөвтэй болоод ингээд хобби мобгоо ягаад нийгмийн харилцаанд аль нь орж ирэх хэрэгтэй. Тэгээд тэр эрх чөлөөг нь ч гэсэн аль алин дээр ихтгэлцээд өгөх хэрэгтэй байдаг гэж боддог. Түрүү нөгөө нэг чи тэгсэн шүү дээ. Айгүйх амьдралын одоо сургамж боллоо. Алдаанаасаа суралцлаа гэсэн шүү дээ. Тэгвэл яг наад сэдврүү чинь ингээд урсгаад нэг юм асууя. Угаасаа за фугаар гоожод орчих. Шууд гоожлаа. Одоо манай celebrity scandal би асуух чинь чамаас аа. За. За сүүлд угаасаа нэг юм яваад байгаа шүү дээ. За. Тэрнийхээ талаар яг юу болсон бэ гэж юу? Яг юу болсон бэ? Яг хөө тэгэл хан цавцсан шүү дээ. Багсан. Ер нь яг хөө би бол энэ дээр айгу нээлттэй байгаа. Би тийм зүйл хийгээгүй. Надад тийм юм хийх одоо хүмүүжил байхгүй. Зав зай байхгүй. Хэрвээ хийсэн үнэн бол би хууль яриацлуулыг бэлэн гэдгээ хэлсэн. Тэгээд сошиал дээр бас сүүлийн жоохон шүүмжлүүлээд байгаа. Яагаад гэвэл чи зүгээр л мэдээлэл хийхгүйгээр зүгээр чимээгүй болчих байсан шүү дээ гэж хүмүүс айгу хэлж байгаа. Би бол өөрийгөө мэдээлэл хийсэн зөв гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр маш олон эрэгтэй хүний өмнөөс би шүглүүлсэн гэж бодож байгаа. Одоо зөвхөн төрүүлж дуурсангийнхан зөв байдгүй маа гэх юм те. Яг л одоо ингээл нөгөө нэг буцаагаал нөгөө шүү гэж тарих заяасан гэдэг шиг. Чи хэрвээ мэдээлэл хийгээгүй байсан бол би өнөөдөр алуулж байгаа. Өнөөдөр энд барыг орох ч юм уу ч юм уу. Өнөөдөр баяраа айн наа чи ийм балаа юм болцсон. Тийм. Хүмүүсийн яаж хүлээж авч байгаа тэр нөгөө хүн болгоны юмд хандах хандлага, юмыг хүлээж авах тэр өнцөг нь өөр учраас нэг янз янзаар л хүлээж авах хэрэгтэй. Зарим хүмүүс эсвэл магадгүй чамайг мэдээлэл хийсэн буруу гэж хахад зарим нь аль нь болгон дугаа байдин гэх ч юм уу тий. Тэгээд нөө нэг би жоо мим зэм ингээл өргөн сэдвэр мим гэдэг л те. Тэнгүүд тэгэл тэр хүнтэй холбоогүй зүгээр л X-Max-тэй холбоотой ч уусаа хийдгэлээс мөх тийм хүн мимнүү те.
Тэгэл одоо яг тэргүүрээ хийж байгаа тэнгуү тэрэн дээрээ жоохон шүүмжлэл байгаа ингээд нэг юмны араас зууралдаад байна гэдэг те. Тэнгуү яг тэр сенсацны араас орж ирсэн хүмүүс бол жоохон тэгж байгаа. Тэгээд би юу нь бол ингээд өөрийгөө юм нээлттэй энэ дээр айгүй тийм чөлөөтэй нээлттэй байгаагаараа ингээд айгүй тийм энэс айхгүй байгаа те. Өөрөө бат зогсчоо гэдгийг бас илэрхийлж байгаа юм болов гэж бодож байгаа. Энэ гэхдээ бас яг нийгэмдээ асуудал байхаа. Одоо яг баяраагийнх л ингээ ил гарцсан байгаа болохоос шүүл одоо ингээ аюух тим кейсүүд байдаг баг. Одоо ингээл нөгөө нэгэн цагт нөгөө нэг амар гоё яваагүй юм шиг за шууд тэгж байгаа юм шилтэй. Гэхдээ ерөө ихэнх кейсүүд нэг дараа нь муулдаг гэдэг ч юм уу. Ийм байсан, тийм байсан. Ерөөсөө нэг хайрлаж байгаагүй гоё нүдээр харж байгаагүй юм шиг тэгж хитрхи туулширдаг. Тэгээд тэрэнд нь өстэй яг итгэхинч байна, итгэхгүй ч байна тий. Тэнгүүд одоо ингээд бид нар чи бас яг ингээд дүүнертэй үлгэр дуурайл болоод яг доод үеийнхэнд үлгэр дуурайл болоо явж байгаа. Тэнгүүд хүүхдүүд бас яг тийм сурчвал бас хэцүү байхгүй тий. Яг одоо энийг ингэж ярьж байгаа жоохон бас нөгөө яг хүчгаагийн хэлдгээр шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Хэдий тааш тохирохгүй одоо борсон байсан ч гэсэн нэгэндээ гоё хүндэтгэлтэй нэг одоо амьдралын нэг хэсэг нь болоод цаг заваа зарцуулаад гоё сэтгэлээ зарцуулаад явсан чинь тэрийг гоё нандинаад ингэхгүй л тэгэл том жижиггүй л амар их тийм болчиход байгаа байхгүй юу ингэсэн гэсэн. Одоо бол амар их одоо зүгээр нэг энгийн найзын хүрээлэл гэдэг ч юм уу ингээд танилуудын хүрээлэл гэл ирэнгүүт л салцсан ш. Тэгэл гээл тэнгуүл өмнө нөгөө амар өмнөхийг ингээл харангуул амар гоё нэлэрсэн амар гоё явжсэн баг шүү дээ. Энэ хоёр салжвал хайр итгэхээ боллоо ч тийм. Босууд салаад хайр хайчдаг бай. Тэр хүмүүс байдаг шүү дээ. Хайчвал гэжтэй тэгэл яг би болвол зүгээр хайр нь бол байдаг. Гэхдээ ямар одоо тэр хайр яг ямар болж өөрчлөгдөж байгаа нь гол нь ахгүй. Тэр дурсамж байгаа, хайрлаж байгаа. Одоо бүр ингээд хүүхдэл нь бүх эдэст нь хайрладаг байсан бол одоо болвол зүгээр л тэр хүний хүндэтгэлийн хайраар ингээд хайрлаад үлдчихэж байгаа ба. За тэгээд энэ хайр яах вэ? Тэгээд чамд ямар мэдрэмж төрсөн? Үннийг хэлэхэд нэг нөгөө хэлэхэд би бол жоохон гомцсон. Шууд эхлээд нөгөө нэг тийм юу гомцсон. яах вэ? Тэгээд юу нь жоохон гомцсон тийм. Яагаад гэвэл би яагаад л гэж бодсон тийм. Одоо битэр чинь салаад бараг жил хагас болсон байсан. Тэгээд тэр хүн чинь надад салаад 7 хоногийн дараа найзлаатай болж мөсөн шүү дээ тийм. Хоёр хэрэг тийм үү? Битэр чинь бараг 7 8 9 10 сар ирсэн юм. Тэгээд байж байгаад тэгээд тэнцээ тим ингээд ярангууд надад жоохон сонир санагдчих. Тэр чинь ямар ч тийм сансныхаа дараа хүртэл юм зүгээр ингээл үе ингээд бичдэг те ажил нь хэрвээ яаж ингээд тийм бүр ийм амар бүр ингээд нэг үзий ядаж мадсан тийм байхгүй. Гэтэ яг чамайг гэж хэлсэн юм уу? Яг тэр хүн гэж хэлсэн юм уу? Хэлсэн. Одоо яг шоун дээр хэлээгүй гэхдээ айгүй олон хүн чинь манай X гэдэг мэдж байгаа. Тэгээд нэг хүн инстаграмаар чиний ярьж байгаа чинь комеди баяраа мөн өгсөн чинь мөн гэвцээ. Тэгээд тэр скриншот нь инстаграмаар фэйсбүүкээр дүүрээ яваад тэгээд би тэрийг татаж авангуудаа ингээд намайг их хэлж байгаа гэд тийг хэлсэн бохоггүй. Тийм болсон юм аа. Тэгээд одоо тэгээ явах те тэгэл одоо тэр хүн мэдгүй одоо яг юу хийсэн тэрийг үүрээд байна уу гэж би бас хараад байгаа. Мэдгүй одоо яг юу болж те ямар нэгэн тийм юмныхаа үр дүнг мэдчихэж тийм үйлдэл хийсэн болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр одоо ямар нэгэн би тийм юу аахгүй. Одоо үс сансан юм байхгүй. Надад тийм завж жаалах. Тэгэл одоо иймэрхүү кейсэн дээр одоо ингээл манайхан гоё харилцаан дээр гоё хариуцлагатай байгаарэ тий нэг гоё хүнлээрээ тий X-ээс сонгорч гэж. Өө X гэсэн чи X дээ. Би юу? Тий. 3X шүү дээ. Тий. Манай X зүт чинь эхнийх нь 3 жил тэгээд 2 жил тэгээд сүүлийнх нь 9 сар 10 сар юм уу? Тийм 3X. Ер нь бол жоохон урт хугацааны байх гэж үздэг. Туршлагацсан юм шүү. 3. За хэдүүлээ одоо юу яа? Нөгөө нэг өөртөө хийж үзэх үү? За. За тэгээ. За эхлэе. За эхлэе үзүүлээд өг. Үзүүлээд үгүй. За битүүрээ үзүүлээд өг. Өөртөө хийчээд тэгээ бит хоёрынхаа баяраа амсч үзье. Окей. Чиний материал ланч байгаа мó? Бага. За эндээс текила бейстэй. За. За ингээд говт хоёрын коктейл. За одоо баярын коктейлийг харцгаая. За.
Амсах. Баяраа хэлээ. Юу зэрэг амсах. Тийм үү? Бид гурлаа нэг нэгээр намсах юм уу? Тэг яг сонгоё хэдүүлээ. За шууд сонголтыг өөрчлөж үлдээ. За чамаас чи алийг сонгомоор байна. За би уцкаг сонголоо. За тэгэл би чиний хоёрыг сонгоол. Энэ мөн үү? Энэ үү? Үгүй юм гоо энийг сонгоцсон. За. Хүү би негроны ууд. За. За cheers. За cheers. Cheers. Амар чангатай. Би харин чанга юм негроны олгож чаддгүй юм. Ямар наа чи ямар Гороса чангаас бахоо. наа чи бүр юм хийж чадахгүй шүү дээ. Ногоод. Чанга би наа чи рамен барыг ихтэрсэн байна. Ёо чиний негроны хажууд гайгүй байна. Тийм үү? Тийм. Миний хамаар байна. Дажиг. Чиний хамсаад Гэтэ чангаас негроны тэгтээ нэлийн чанга л та. Энийг бараа уул тэгнээсээ тасарх юм байна. Ямар вэ? Би сэтгэл. Энэ сэтгэлөө. Тий, хэр байна? Хийж Аа, байсан чинь. үнэхээр гайхалтай. Айтш майхаг гэж байна шүү дээ. Айтш майхан тий. Гэтэ би бас сайн алкоголыг тэгж гоё шимтэж ууж мэддэггүй учраас өнөөдөр энэ гайхалтай бүтээлийг бас яг сайн таг тоо хоёр шиг. Үгүй тэгээ бит хоёр. Бид хоёр одоо хайж ууд юм уу хайш? Би ямар тийм дурлаж уудаггүй болохоор та хоёр шиг. Бид хоёрыг баг яригдаг гэжтэй. Миний ч гоё урлагтай зөв хэрэглээ. Энэ гоё юм. Амар гоё урлаг шүү дээ. Нөгөө гэсэд чи ингээд яг ингээд Тийм. Харагдаж байдлаас үнэхээр гоо зүйтэй. Ялангуяа тэр негроны тий. Тэгээд хийлтийн хувьд бас айгүй гоё юм байна. хийлтэн. Тийм яг найруулгын хувьд тий. За. Тэгээд хоёрыг ч гэсэн маш үзэсгэлэнтэй харагдаж байна. Энэ бол яг л спрайт чиг. Энэ бол яг л нөгөө юуны ямар фанта байдаг лээ нэг ийм өнгөний фанта. Тортой юу? Яга тортой фанта шиг. За яах вэ? Гоё. За, түрүүнд уцкагийг асууж ирсэн. Та мьюзик тестөө. Ямар мьюзик тесттэй вэ? Санийхээ, Би яагаад энийг асууж байгаа юм гэхээр Да. миний хувьд хөгжим айгүй чухал учраас За. тэг ер нь хүн болгоны хувьд л хөгжим чухал. Гэхдээ миний хувьд бүр илүү чухал учраас ер нь одоо тэр хүний сонсож байгаа хөгжим мьюзик тест нь тэр хүнийг багч гэсэн илэрхийлдэг гэж боддог. Тийм үү. Тийм. Би болохоор би зүгээр ингээ мэдрэмжээ дагаж сонсдог. Гэхдээ одоо нэг ингээл артистууд яг нэг артистаар дагнсан тийм юугаар та. Миний одоо плейлистийг харах юм бол бүр янз бүр амар хамгийн ингээ сүүлийнхийг нь харъя. амар ингээ савлгаатай зэ. Хамгийн сүүл юу сонссон гэж. Хамгийн сүүлийн дуу Like song-ыг харъя. За чаата харуулъя л та. За энэ бол зүгээр ингээ library яваад таа штэ. Тэгээ ижээ үтгийг бас ингээ багсаар ингээ ер нь сэргээд сонсох дуртай. Тэгээ нөө юун дээр тийм бүгд pop R&B, тэгээ electronic одоо drum and bass одоо тэгэл одоо өөр зөндөнүүд байгаа штэ тийм rave янз бүрийн одоо бүжиглүүл Чи rave ч юм уу? арайч ингэж зогсохгүй тий. Гэтэ би яг хаа DJ сурсан. Тэнгүүт яг DJ тий. Тий тэнгүүт яг DJ бол шээ тий. Тэнгүүт нөө нэг яг music test бас янз бүр ингэж өөрийгөө эвдэх шаардлага гарт юм л. Одоо commercial байд юм уу, indie байдаг ч юм уу тий. Drum and bass бол аюу гоё санагдаж байгаа. Нэг баяраас нэг юм асуумаар санагдаад байсан. Нөгөө уруулаач айлын том штэ. Тий. За хоёроос хоёулан асуусан заяа. За. Айлын том байхын заяа. За. Одоо ингээм сайхан зүйл тэгээ бас нэг юм жоохон төвхтэй зүйл нь юу вэ? Одоо чи эхлэв. За. Сайхан зүйл нүү. Тэгэл одоо манай дүүч надаас 12-оор дүү гэдэг чинь би аав ээж чинь яг аль ганц хүүхэдтэй байгаад барыг 12 жил болсон байгаа байхгүй. Тэгэнгүүт би яг аав ээжийнхаа ингээд үнэлттэй босолттой тэр үед бүгдэн дээр нэгж хамт байсан. Эхний одоо хүүхдчээс бүгдэн дээр хамт байсан. Эхний нөгөө айлын томоо дугасаа туршилтын тулаа байдаг гэдэг. Тийм. Тэгээд дүүнрээ бол маш сайн өсөхтөн туссан гэж боддог. Тэгээд яг
мэдээж айлын том болохоор үүрэг хариуцлага одоо манай аав ээж надад бүхнээ зориулсан байгаа шүү дээ. Тэнгүүд одоо би араас нь дүүнэртэй зориулээд бүхнээ зориулах ёстой гэж би өөрийнхөө хувьд үздэг. Ёсгүй л ахал та гэхдээ би ёстой гэж би өөрөө. Чи өөрийнхөө хувьд ёстой гэж боддог юм. Тийм. Тэгээд би маш их хичээдэг. Миний хувьд болохоор би бол яг ёстой гэж бол боддоггүй. Тэгсэн хэрнээ яг би бас манай доотлын дүү надаас 10 насар дүү. 9-10 насар дүү. Мэдээж яг нэг үе тасарсан учраас би айлын том байгаад байна. Тэгэхээр гоё юм гэх юм бол миний үг бол дүүнэрт ч юм уу эсвэл гэр бүлтэй хууль шиг за одоо хуульч байх уу ер нь жоохон хүчтэй байдаг. Тэгээд тэр байр суурийг бас ингэ бүтээчихэж байгаа учраас хэлэхдээ нэг юм байг өглөөд байхгүй ч юм уу тийм байх гэж хичээдэг. Сул тал нь гэх юм бол ер нь сүүлийн үед жоохон дарамт мэдэрдэг. Үе. Хүнтэй суугаач гэлээ. Үгүй. Дүүнэр ямар дарамт вэ гэхээр одоо ингээ манай аав тэгдэг байхгүй юу? Миний охин уг нь ингээд магтаад байгаа байхгүй намайг. Миний охин ингээд айгу сайн одоо дүүнэртэй үлгэр дөрөл үзүүлж гин мундаг байн боловсралтай байна, олон хэлтэй байна. Тэгээ бла бла өөрөөхөө ингээд явж гин би дагаад амьдарч гин гих мэтчлэн иймэрхүү юмуд хэлж байгаа боловч зүгээр одоо заримдаа жоох юм дарамт мэдэрдэг. Би заавал сайн явах хэрэгтэй юм шиг. Яг мэдээ сайн явах гэж хичээн гэхдээ тэр хүмүүс тэр дүүнэр чинь ч гэсэндээ өөрсдийн гэсэн амьдралтай учраас ухаантай болвол ямар хүмүүсийг одоо үлгэр дөрөл авах уу, ямар хүмүүсээс үлгэр дөрөл авахгүй байх уу гэх мэт тиймэрхүү юмнуудыг ингээд явах хэрэгтэй. Би ч гэсэн би бол өөрөө дээрээ ах их ч юм уу тийм хүмүүс байгаагүй, үлгэр дөрөл авах хүн байгаагүй учраас одоо яг өнөөдөр дүүнэртэй үлгэр дөрөл болох гээд ингээд яг ёстой гэж байгаа нь жоохон дарамттай байдаг. Гэтэ яг дийлэн хувь нь бол гоё л байдаг л та. Би бол шууд ерөөсөө өөртөө ёстой л гэж боддог тийм айгу тэгж ёстой гэж бодож. Ерөөсөө дүүтэй болсон цагаас хойш. За ингээд бусад найзуудыг харангууд ингээд дандаа ярьдаг хооронд манай ах тийм манай ах юм гэл ах нараараа ерөөс тэгдэг манай ах дүүл манай ах юм бэл. Тэгээ харангууд ингээд айлын хүүхдүүдийн хамгийн том ах их чинь тухайн одоо хүүхдүүдийн рол модель нь байгаа. Тэгэхээр би ерөөсөө ингээд муу явах болохгүй тийм муу явж болохгүй. Тийм үүрэг хариуцлага шүү. Тэгээд тэрийг би өөртөө нэг юм намайг хурцлж байгаа зүйл гэж бас нэгсний боддог. Ерөөсөө. Гэтэ чам жоохон ч гэсэн дарамт байдаггүй юу? Үе хаяа та. Яг тэгэл одоо надад оногдсон хувь тавилан гэж би бодож байгаа болохоор тэрнтэйгээ шүү дийл хийгээд явахаас арга байхгүй. Тэгж боддог да. Окей. Туу. Би ч надад дүүнээс манай хач яг 5 насны зүрхтэй доор 3 дүү тий. Тэгээд яг ингээл жоохноос яг би ч жоохон нөгөөдөл маань жоохон ингээ алсаад ирсэн эхлээч уучраа болдгүйсэн. Яг яагаад гэж тест тэгнээсээ дарамт амирх мэдэрдэг гэсэн. Тэнгүүд одоо нөгөө нэг том болоод ирэнгүүт би ч өөрөө нэг юм баг бахтай өсвөр насны бас нэг янз сайхан муухай сөрөг юмнууд ингээд мэдрээд би ангууд аль болох эн чинь нөгөө нэг миний хүүхдээс ялгаагүй болчихж байгаа учраас бид нар маань бас нэг ийм битгий мэдрээсээ арай сайхнаар мэдрээсээ арай нэг толгойдоо ингээд ийм байдаг шүү гэдгийг мэдчихээ тэр зүйлийг мэдрээсээ гэж айгу ханддаг болсон. Одоо бол дарамт нэх мэдрэхээр болцсон. Үгүй би тэгтэй байна. Би тэгтэй дарамт мэдэрдэг гэж хэлээгүй. Амар дарамттай. Тэсгийн аргагүй дарамт. Үгүй тий сая зүгээр дааж давшгүй зүйлээс нэг л өдөр балконоор оруулах. Үгүй сая яг зүгээр ихэнх хүмүүс ингээд дарамтыг ярьдгүй л болохоос ш. Би ч гэсэндээ мэдээж тэр дүүнэртээ үлгэр дөрөл үзүүлэхэд бол одоо өнөөдөр ингэ хичээгээд хөдөлмөрлөөл явж штэ. Бид хоёр араас нь явж байгаа. Ингээд. Би яг сая ихлэ дарамт гэлсэн нөгөө хоёр хайста ёстой тий. Ээж авч маань ингээд өгцөн дээ. Хоёр зүгээр намайг алаа ичиж байгаа. Зөөс алаатаагүй. Гэтэ эн чинь бас нөгөө айлын том байна гэдэг чинь бас амар гоё байна. Гоё хувь заяа. Тий. Бас дээрэс нь ингээд тий. Дээрэс нь нөгөө нэг аав ээж болохтаа бас өөрсдөө аяа гоё бэлтгээд байна шүү дээ. Одоо ингээд хүүхдээ асууж чад. За тэгээд надад болохоор одоо ерөнхийдөө бүх хүмүүсээс асуудаг нэг тийм асуулт байна. Чи энийг нэг тийм serious хариулмаар байв serious хариулж болно. Хөгжлөөр хэлэгдэл маазарч болно заяа. 30 наснаас. За 30 наснаас өмнө одоо хийж үзсэн байхыг хүсдэг зүйл байгаа юу? Юу? Чагсаалт ч юм уу эсвэл зүгээр нэг зүйлч байж болно шүү дээ. 30 наснаас өмнө. Одоо нэг юм 20 би айгу сони юм яах вэ? За. Жоо гайц. Гэтэ би 30 өрөөд би тэтвэртэй гараа гэж. Яг. Гүнэр ингэ. Тийм. Одоо ингээд 30 өрхөөс өмнө санхүүгийн хэрэгчлэн түрээд. Тэгээд ингээд амар тайван амьдрах тэр юмаа бүрдүүлээд 30-аас хойшоо би айгу гоё
гэр бүлээ дагуулад өө тийш аялах одоо тэгээд аялаад ингээд гоё бүх ингээд экспириенсүүд аваад нэг боддог. Тэгэхээр 30 өрхөөс өмнө би бүр морь мал шиг ажиллах хэрэгтэй байгаа. Тий. Гэхдээ тийм л дээ. Гэхдээ тэр дунд чинь нэг юм хэсэгхэн нэг юм чимх юм байж болно шүү дээ. Тэр дундаа тийм юм ерөөсө боддгоо гэж юу? За тэгвэл байж тул юм. Роналдогийн тоглолтыг үзнэ. Одоо тийм Роналдогийн фэн цаашаа одоо ингээд 40-тэй болсон. Удахгүй зодог тайлхаж байгаа. Тэгэхээр тэр хугацаанд ойрчоо тийм болохоор яаж игээл одоо үзэх хэрэгтэй. Тэгээ викендийн тоглолтыг үзнээр байна. Линкин парк үзнээр байна. Квали парк ингээд бааж тактик үзнээр. За ер нь бол ингээд хэлүүлээ өндөрлөө. Гэхдээ би сүүлийн нэг асуултыг баяраа асууя гэж бодож байна. За. Сүүлчийн асуулт. Одоо ингээд яг өсвөр насны хүүхдүүд болон одоо залуучуудаа зориулаад гоё хийх хүсдэг зүйл байдгүй. Одоо ингээд уриалсан. Та нар ингээд шүү. Энд дээрээ ингээрээ гоё зөвлөөд. За. Амар хэлбэр аргаар сайхан амьдрын гэсэн зүйл ерөөсөй байхгүй. Үнгүү зүйл одоо хулганы хавханд байдаг. Ямар нэгэн зүйл амархан ирэх юм бол яг ирсэн шигээ амархан буцаа явчт юм аа. Тэгэхээр маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Өсвөр насны дээр ялангуяа янз бүрийн олон юмуд хийж үз. Таад насанд ингээ хүрээд ажил дээр гараад их сургуульд ороод ч юм уу их сургуулаа төгсөөд ирэхээр хүн болгон та нарыг амжилттай явах гэсэн, амжилтгүй ч гэсэн бүх үйлдэл дээр чинь шүүнэ. Тэгэхээр та хэд маань өсвөр наснда ядаж ганц хоёр юм зараад ч болтоо мөнгөний үн цэнийг ойлгох, өсөж үз, өрөнд орж үз. Гэхдээ том өр биш те. Өөр нэг хөдөлгөх хөшүүргээ ол, суралцах арга техникээ ол гэж хэлмээр байна. Тэгээд хөдөлмөр бол ер нь хүнийг бүтээдэг юм шүү гэж хэлээ. Тэгээд make money. Money never sleeps. За үнэхээр амар гоё ярилцлаа. Үнэхээр гоё ярилцлаа. Гоё activity хийлээ. Баярагийн бас өөр талуудыг харуулж чадсан байх гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бид хоёртой ярилцсанд баярлалаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэг манай коктейлийг бас баярлалаа. Коктейлийг бас бид хоёрыг үнэлээд бас уусанд баярлалаа. Баярлалаа. Алкогол хэрэглэдэггүйсэн ч гэсэндээ. Жоо согтоод байгаа юм. Тий. Одоо би яаж ярих юм бэ? За тэгээд хамтарч ажилладаг байгууллагын гарын бэлгийг баяраа өгье. За Ski 1400 гээ. Мадагаскарын онгон дагшин байглаас авсан юм чинь. За тэгээд онгон дагшин байглаас авчирсан. За Мадагаскарын Орос найрлагатай скинкер бүтээгдэхүүнийг бэлгэлж байна. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр Skin 1400 хамтран ажиллаж байна. За юу вэ хамтдаа арай. Энэхүү илгээмж очих өдрийн мэнд байгалийн гаралтай цэвэр найрлага бүхий ярьж ажиллагааны бүтээгдэхүүн танд тусгай зориулж бэлтгэв бай. За маркетинг тиймээс нөсөн гэж байна. За энэ юу вэ? За light cleansing oil гэж байна. Sleeping pack за энэ унтахтаа л нэг юм дүрхтэн юм шиг байна. За энэ sheet mask-ууд байна. За ультимийн дараа харъя те. За энэ юу вэ? Ampoule foam гэнэ. За энэ Wash юм болов уу? Washa roller байж болно те. Хайфу аппарат байгаа юм болов. Оо ямар хөөрхөн. Ямар гоё юм бэ? За light cleansing энэ юу юм бэ? Аяллаар явахдаа дүрхтэн юу юм бэ? Нэлээд те нарны тус байна. Sunscreen чин P50 SPF 50 байна. За баярлаа. Мадагаскар. За бидэнтэй хамтарч ажилладаг Ski 1400-д баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр бас ийм гоё коктейл хийхэд тусалсан. Living room-ийнхандаа хамт олондоо баярлалаа. Коктейлдээ бас баярлалаа. За баярлалаа. Баярлалаа баяраа. Баяр жаргалтай баярлалаа. За баяр жаргалтай баярлалаа. Баяртай. Баяртай.